Өдрийн мэндийг хүргэе сонсогчдоо UBM радио 89.3 энэхүү цаг мөчид хоёрын дагуу энэхүү өдрөөр хүрдэг бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн энэ өдрийн дугаарыг хэлгээд бэлэн болсон байна. Студид хөтлөгч редактор Багийг Сүнжит Мамины бий. За мөн нариулагчаар Уйган Баяр нар ажиллаж байна. Өдрийн мэндийг хүргэе хаа. Өдрийн мэнд хүргэе. За аимшигт бидэнд тохиолдсон аимшигт явдлууд гэж нэвтрүүлэг манаас хүрээд баггүй цаг бол үдлээ. Тэглээ. Нилээд бас хүмүүст бас нилээн хүрж байгаа мэдэгдэж юм лээ. Тэглгүй яхаа тий. Тэгээ мэдээж бас оройн цагаар бол мэдээж давталтаар бас өгөөд байгаа учраас нилээд бас сонирхолтой байгаа болоо гэж би бодож байна. Тий. Өнөөдөр нилээн бүүдгэр өргөдөр байна. Нилээн нэг юм нэг цаанаасаа нэг яозгүй нэг байдаг даа мэдрэмж тий. Тийм өдөр байна. Тэгэхээр бол манай нэвтрүүлгийн одоо бас одоо хоёулагийн одоо нэвтрүүлгийн түүхээ ярихад ч гэсэн бас тодорхой хэмжээгээр одоо тийм болох болоо гэж бодож байна. За энэ дээр бас нэг зүйлийг нэмж хэлэх хэрэгтэй. Манай радиогийн одоо үнэнч сонсогч манай шүрээгч маань бас манай нэвтрүүлгээр Монгол бахархал гэдэг нэвтрүүлгээр орсон юм байгаа маа. Тэгээд шүрээгч маань хэлсэн танай аимшигын нэвтрүүлгийг үзэхээр сонсохоор айдаг мөртлөөс сувгаас олж чаддгүй юм гэдэг. Тэгээ би хэлсэн. За шүрээгч дараагийн манай бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн дугаарыг танд зориулж хийн шүү гэж хэлсэн. За өнөөдрийн манай энэ дугаар маань манай шүрээгчд маань зориулж хийж байгаа юм шүү. Шүрээгч маань сонсож байгаа болоо гэж бодож байна. Айхад бэлдээрээ та байна. За ганцхан шүрээгч ч одоо бусад сонсогчд маань тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За эхний түүхийг би хэлж өгье дөө. За нэгэн түүх ярьж өгье. За би 8 дугаар ангийн сурагч байлаа. Анх л Excel машин орж ирж байсан цаг л да. Манайх Саната гэдэг машин идэл одоо модонд орж явах үед аав маань шин шахуу Excel машин авч их л баярлаж байж билээ. Нэгэн орой аав маань эмээ өвөөгийнхэн сүү авчрахаар болоод явхад нь би ч дагаа суучлаа. Аав бид хоёр явсаар замын нэг зэлгүүтгэн дэлгүүрд орж эмээ өвөөд талхбаа бахаар бууцгаалаа. Төрүүлж амттан аваад машин руугаа орох гэтэл дотор нь нэг хүн сүйдгэнэх шиг боллоо шүү. Дахиад шагаагаад харвал хүн төрстөө бөөн хар юм сууж байна. Би ч айсандаа орилоо гүйчлээ. Очоод аавдаа хэлтэл тэнд хинч байсангүй. Би өвөө эмээ дээр очоод халуураал харин маргааш нь аав орон харуй бүрийнхэнд машинд орох яг тийм зүйлийг адилхан зүйлийг харсан гэж аав маань хэлсэн. Машинд их учир бий шүү гэж. Яасан амар юм бэ? Одоо ер нь гэхдээ дээр үед би бас ингэж боддیں۔ Дээр үед одоо сүнс сүүдэр тэгээ дээрэс нь одоо хүнээс авсан эд материал илүү нөгөө нэг хүний одоо тийм сүнслэг зүйл нь шингэдэг юм болоо гэж бас боддгийн. Юу яадаг юм штэ. За одоо бусад эд зүйл дээр яадгийг мэдэхгүй юм. Одоо ингээд хүн бугуунда чулуун ирэх зүүдэг дээ. Би одоо чулуун юм бугуувч зүүдэг шүү дээ. Пад. Тий. Тэгээ падыг ингээд хөдөлж авч яхад би тэр Тайван руу явж байгаа санагдаад байна. Тэгээд юу ихэд чулуу бол эзнийхээ энерги 3 сарын дараа өөртөө шингээдэг юм а гэж хэлжсэн зарж байсан хүн. Тэгээ би өөртөө тэр нөгөө ногоолн гэдэг одоо чулуугаар одоо ногоон би нэг чулуун юу зүүдэг дээ. Тэгээд 3 сар зүүнгүүд чулуу таны энерги ч авдаг. Буцаагаад тэр чулууны энерги бол таныг хамгаалж болд эхэлдэг юм а гэж ясна. Тэгэхээр бодоход бас л энергийн солилцоо явдаг юм шиг байна. Тийм байна. Юм гэдэг учиртай. Учир гэдэг жанцантай. Жанцан гэдэг нь манай намонаг ёо гэдэг. За тийм ээ. За дараагийн түүх. За энэ явдал 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон юм а. Би ангийнхантайгаа сансар тусланд очихоор болж өглөөний 7 цаг 30 минут гэж очиод бэлдэж байлаа. Ингээд бид 8 цаг 3 минут гэж хөдөлсөн юм. Тэгээд бид нар очиод хөгжилтэй зүйлсийг олныг хийсэн. Гэвч бараг 5 цаг 45 минутын хавцаа гүүрэн дээр нэг хар юм гинт харагдсанаа алга болчихсон. Бид хараагүй чи манай ангийн нэг хүүхэд харсан юм л да. Тэгэхдээ зургийг нь авчихсан байсан. Бид нар бөө юм басан. Тэгээд 6 цаг 30 минут гэхэд харих боллоо. Бид нэр харж хажуугийн ойгоос нэг хар цайвар царайтай юм гүйж байгаад нэг хуучирсан амбар руу яваад орчихсон. Тэднээс өмнө ангийн дарагтайгаа 6 гар хоног талаар ярьж байсан юм. Бид нар хараад бүгд автобусаар нэг орилоод охин хүүгөнгөө их орилдож билээ.
Энэ явдлыг та нар юу гэж бодож байна? За дараагийнх нь миний түүх байж байна. За энэ 100 бид хідэн найзуудаараа амралтанд 2 хоногоор явсан юм аа. Тухайн газараа бичиж хайгаад хамгийн ихэнд гарч ирсэн рүү нь явъя гэж сэтгэл хөдлөлөөрөө шийдцгэлээ. Нилээн оройхон 10 билүү 11-ийн үед очныг ч хэлэхүү анх амралтын газар руугаа яваад ороход нэг л тийм сайхан мэдрэмж юусоо төрөөгүй. Хідэн гэр хідэн шовгорол байсан санагдаж байна. Хамгийн захын гэрийг нь сонгоод хаалхан зүүн тишээ гол руу харсан байралтай байсан. Амралтын газрын эзэд нь хүртэл юм асуухаар нэг дуу шуумуутай нэг л тийм хөндөй хүйтэн санагдсан. Ямар тач гэрлүүгээ юм хумаа зөөж тухалж аваад байж байлаа. За өнөөдөртөө нэг юм идэж уухгүй дээ гэж ярилцаад за жаахан халж аваад ярилцаж суужж байгаад унтцгаахаар ярьсан юм. За тэгэл ярьснараа ярилццгааж байтал хажуу гэрийн хүмүүс гинтл аймаар муудалцаад эхэлсэн. Тухайн үедээ бид нэрч нэг юм бодсонгүй. Бид хидж халаад тэгсэн 2 найз маань юм ярина гэд гарваа. Би ч хэсэг байж байгаад 0 орохоор буцаад эрэхтэй голын тэнд модны хажууд нэг цагаан юм харагдахаар нь энэ муу хоёр чинь хааваас нь тэнд очиж юугаа хийдэг байна гэж бодогдоод гэрлүүгээ ортол нөгөө хоёр маань харин өөдөөс нь нөгөө хоёр чинь харагдана уу гэж байна. Би ч голын тэнд байна гэж хэлээл өнгөрлөө. Удалгүй хоёр маань орж ирлээ. Би тэд ч та хоёр хаа хүрээд ирвэ гэж асуудал голын тэнд очиж юугаа хийдэг байна гэж хэлээд л инээлтцгэлээ. Тэгсэн юу яриад байгаа юм? Бид хоёр машиныгаа тэнд л байж байгаа л ирлээ штэ гэж хэлсэн юм. За би ч бүр шок цаашаа. Би бүр эрүүл уугаагүй байсныг хэлэхүү хачин болсон шүү миний хувьд. За хаяа гээд яриандаа ороод инээлдэл байж адил гинт бид хэд аймаар сонин юмн дээрээс муудалцаал эхэлсэн юм да. Нэг эрэхтэй найз маань агаарлах гээд гараад ороод ирэхдээ бүр шаал өөр болчихсон. Гинт уурлаад хэрүүл уруул болоо эхэлсэн дээ. За тэгээ хэсэг чимээгүй байж байгаа тайвшраад байж байтал буцаад сая чи намайг тэгж хэлсэн үү гэж босоол ирсэн. За юу яриад байгаа юм бэ гэж зөрүүлээл нөгөө хэрүүл хараалын юм эхэллээ. Бид бүр үнэхээр гайхсан. Бид нь өөр хүн орчихсон юм шиг л байсан да тэр өдөр. Хийм сонсоод байгаа мó гэмээр л. Шүн үнэхээр аймаар байсан. Хэсэг унтаж амраад босоод ирсэн найз маань юу ч болоогүй юм шиг хэвэндээ орчихсон байсан шүү тэр өдөр. Өдөр нь хоолунд идээд ярилцаад тоглоод гоё л өнгөрсөн юм. Тэгсэн 2 дахь орооноосоо юунаасаа ч мэдгүй ахаал муудалцсан. Хажуу талын герт өдөр нь шинээр ирсэн хүмүүс бас л муудалцаад хэрэлдээд эхэллээ. Миний бие гинтл аймаар өвдөөд хоолоо боогдож байгаа ч юм шиг санагдаад ханиалгаад л эхэлсэн. Нөгөө модны тэнд зогсож байсан цагаан юм гів гинтл бодогдоод байсан да. Мэдгүй өстой 5-2 өдөр гихч тэнд л өнгөрсөн дөө. За тэгээд л бид арай ч 2 өдрөө өнгөрөөд хамаг юмаа баглаж аваад л харьцаасан. Анхнаасаа нэг л тийм муу нэрхтэй тавгүй газар байсан санагддаг юм аа. Дараа битэд яагаад юунаас бол тэгж их муудалснаа өөртөө ч ойлгоогүй. Бодвол гүйдэлтэй газар байсан болов уу гэж хоорондоо ярилццгаасан да гэж. Ваа, стамер. Яаж ийм амар газраар хоноглож 2 хоног хонсон байна те. Амар. Үгүй яг олол болохоор нэг юм дарвал 4-5 болохоор дарвж л байгаа хта. Юу яагаад? За. Тэрэлж рүү явж исэн. Би найзуудтайгаа манай одоо гэр бүлийн найзууд байхгүй юу Монголд гээд. Тэгээ би тэд би гэр бүлийнх нэг өдөр 10 гаруй жилийн өмнө хүүхдүүд жоохон байж тэ. Тэгээд оройхон залуу байсан юм да. Өнгөрцгоогоод л нар жаргаал бүрээ орохынд хэдүүл голын ирдээр хоны гээл 100 байсан юм уу. Тэгээд юу яадгийм. Би машина унаад за тэгэл өөрсөн сэтгэлээр найзыгаа харахаар ч одоо хөөрөлгүүл яах вэ? Тэгэл хамаг юм ардаа нэг хам шидэж аваад нөгөөдөг чинь ч бас эхнэр хүүхдүүд машиндаа хийгээл ардаа ойр зүрм шидэж аваад тэгээд юу яадаг вэ? Бид тэрэлж рүү гараад ирсэн. Тэгээд тэрэлж чинь бас нэг 80-90 км штэ.
Улаанбаатараас. Тэгээд яг замын дунд тавьцаа тэр юуны гүүр даваад тэрэлжийн гүүр дөнгөж даваад илүү цаашаа явж байгаад нэг бийцсах гээд. Тэгээд бийч нэг юу ясангүй зам дээр ингээд шахад цогсоод нэг аваараасаагаад та манай найзын их нэртэйгээ бийцэх гэж байгаа болтой урд байсан. Манай машины урд толгоолж явсан. Тэгээд нөхөр эхнэр нь ингээ буугаал нэг жаахан жалга бараад нөхөр нь одоо бараад тэгээд хань болоод ингээл яваал орсон. Буцаал машин руугаа тэр чи бийцчэл ирж байгаа штэ. Буцаал ирсэн нөгөө юу ч нэг сонь царайтай. Тэгээд өөр шууд ингээл хар цагаан шууд ингээ надад явъя гэл ингээ тогсон байхгүй юу. Тэгэл ерөөсө дохиол бид хэд дахиад явцсан би ч тухайн үед юу ч болгосонгүй хурдан явъя гэж байгаа юм байна гэж бодоо. Тэгээд нэг хэсэг явж байгаа нэг 10-аад минут яваад тэр газараас холдчиход буцаад зогсчлаа нөгөөд гэж байна. Тэгээ гайхаад яасан гэл чинь нөө чин буугаал над дээр ирж гин их нэртэйгээ. Тэгсэн сая бийцэх гэж жалганд орсон чинь нөгөө жалга руу орж байгаа шүү дээ эмхтэй жаахан жалга ороод. Тэгсэн чинь өөдөөс нэг сонин хүн чимшиг амтын чимшиг юм ингээд нүдэн ялзаад байсан гэдэг. Яг тэр гүйдэлтэй л газар байсан юм чинь. Тэгэл ерөөсөө нөгөө хоёр чинь орилж чадахгүй айсан хүн чинь. Тэгэл ерөөсөө аль аль нь харсан биеийн зарс гэл ерөөсөө хамаг үеийн гүшүүл тэгэл ерөөсөө шээсэн ч дүр болоод тэгэл буцаад машин дээр суугаад тэгээд тэр газараас холдож байгаад хэлсэн. Тэгээд бид хэд ч тоо юу нөгөө голын эрэг орох зүгээр ерөөсөө нөхөө амт бороод нэг амралтын газар олон хүн бороод чи нэг хоноол тэгэл ер нь тэгээд тэр амралт тэр удаагийн зугаалга бол ер нь тэгсийгээд ер нь сүйрсэн дээ. Фейлдсэн дээ. Ямар амар юм бэ? Харин тийм. Бас нэг тийм юмтай таарах үе ирдэг юм байж. Муу цагт тэр муу газар тэр гүйдэл мэдэл бай. Харагдсан юм ч байна. Магадгүй тий. Магадгүй ч угаасаа ер нь монголчууд ихэнхдээ тэгж байгаа. Тэгээд одоо бид нар ч бас асууж байгаа. Чи хүн амтан бай сууж байгаа дандуур одоо буруу зураг хүн амтан харж юм гэсэн. Гэхдээ тэр хинч байхгүй газар тэгээд хүн жалганд бидний хүлээгээд зогсож явах уу? Тий, тийш тий. Явган суугаад ингээд нүдэн ялзаа сууж байгаа гэх. За нуруугаар ус зарс гэж. Харанхуу тэрж сонсох ч ёстой эвгүй юм багч. Тийм шүү дээ. За найруулагчаа орой үлдэн шүү. 9-оос хойш 21 цаг хүртэл хоёулаа хамт байж шүү хаа гэдэг. Би коридор ингээрлээ унтраачаад гараа. За дараагийн түүх маань бас нэлээдгүй урт түүх байгаа. За 4 цагийн пицца тариг орлоо. Тийм харин тэглээ. За дараагийн түүх маань энд ярих зүйл маань амар биш гэсэн тусалцаа хэрэгтэй байгаа болохоор бичсэн юм аа. Энэ зун найзуудтайгаа хамт Архангай аймаг явсан. Буцаад хот руу ирэх үедээ замдаа ядраад баг зэрэг унтаж амархаар шийдсэн. Өөрхангай аймагт байх элсэн тасархай баг зэрэг өнгөрөөд зогсож унтсан юм. Яг унтаж эхлэмэгц унтаа зэрэгний голд зүүдлээд байна уу, бодит болоод байна уу гэдгээ ялгаж чадаагүй. Ийсэн тасархайч гүйтэлтэй гэдэг шүү. Эзэний гэдэг шүү. Намайг хүүхд байхын л ярьдаг байсан шүү. За ингээд ярианд орцгоё. Зүүдэнд маань гэрийнхэн маань ихэнх нь байсан. Зүүдэлж эхэлвэ. Тэр зүүдэнд маань нэг сонин ягаан дээлтэй цагаан үстэй эмээ гинэт орж ирээд гэрийн буур байгаа эдтэй зайлаач гэж маш чангаар орилсон. Үнхэлцгээ хагартлайсандаа аав ээж рүүгээ цухтаасан яг очдгийн даваан дээр гинэт урд ус гизгэн сэгсэж гисэн гарч ирээд маш муухай дотор зарсхийд л инээсэн. Айсандаа ухаан балартаад унчглаа гэд сэрсэн юм. Найзуудтай эндээс хурдан холдоод өөр газар очиод зогсчээ гэж хэлээд хөдөлсөн юм. Нэг их холдоогүй байх үедээ зүүднээсээ айсандаа ээж рүүгээ залгаад хідэн тарин залгаж аваад хот ортлоо амандаа уншаад л яваад байсан. За тэгээд хотод 11 цагийн үед ирвэ. Ядаж гэртээ ганцаараа байсныг ч хэлэхүү. Нэг л айсан унтаж чадахгүй хөвтөж 2 цаг гээд гэрэлтэйг унтсан юм. Гэтэл гинэт чихэнд гэрт хүн алхаж байгаа нь сонсогдоод хөдөлж чаддгүй. Амнаас авээж гарахгүй айсандаа нүдэл нэж болохгүй юм шүү гэд гүрийгээд хөвцсөн боловч нүд өөрийн ирэхгүй нэгдээд миний дээр нэг хар сүдэр харагдаад байсан юм. Айгаад уйлаад л байсан. Тэгж ээжийн зааж өгсөн таринаас бодогдоод хэвтэж байтал хөлийн хуруунаас эхлээд хөтлгөж болохтой зэрэгцээд удаа шүүрч аваад шууд ээж рүүгээ залгаад уйлчихсан. Цаг арахад 4 өнгөрч байсан. За тэгээд ээж тарин зааж өгөөд гэрт байсан арцыг угуулад аршаанаар өөрийгөө угаагаад унтахгүй гүрүүчихсэн. 7 өнгөрөхөд өөрийн мэдлэхгүй унтчихсан юм. Гүрийж хэвтэж байхдаа хамт явсан найздаа би сүнсэнд даруулах гэдг нь болох шиг боллоо гэж бичиж үлдээчгээд унтсан юм. Өдөр сэрвэ. Найзаас чат ирж байна.
Өглөө нойрмог байхдаа чатыг нь унсчаад унтсан чинь нэг эмгэн зүүдэнд ороод энэ охиноо аав гэж хэлчихэд гүйч гисэн. Сэрэнгүүтээ ахтаа үзүүлтэл юм дагсан байна гэд ном уншиж өгсөн гэж хэлдэг юм да. Дахиад л би арцаагаад айгаад хэлсэн. Гэхдээ ном уншчихсан гэж хэлсэн болохоор баг зэрэг тайвширсан. Гэтэл 8 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд би зүүдэлсэн зүүдээ огт санахгүй байгаа юм. Уг нь зүүдээ маш тод сандагч одоо юу зүүдэлснийг мэдэхгүй байгаа. Их ч шүн босож суучгаад нүдэн нээлттэй хүнтэй юм яриад байгаа юм шиг хачин болоод айлгаад байна гэдэг болчихсон. За тэгээд их ч байж байгаад л гадагшаа дотогшоо томилтоор явнаа. Би гэртээ ганцаараа үлддэг. Гэтэл урд шүн бас л өөрийн мэдлгүй 2 цагт сэрч гисэн маш айцтай арай гэж гэрлийн хасаагаад хөвцсөн. Өглөө нь ажилдаа болохоор унтахаас өөр арга байхгүй. Гэхдээ унтвал дахиад даруулах гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан болохоор утсан дээрээ ая тавьчаад унтсан юм. Би уг нь даасан лам багштай. Гэхдээ хөдөө байдаг болохоор холбоо барих ямар ч боломж байхгүй. За тэгээд бөө хайж үтсэн болцсон л доо. Гэхдээ бөө лам хоёр харшилддаг юм болов уу гэж бодоод яах ёстойгоо огт ойлгохгүй явж байна. Нэг юм түүх байна. Амар юм аа. Энэ гол нь тэгээд эн чинь яг бидэнд тохиолдсон явдлууд гэдгийг учраас ямар нэгэн зохиол биш. Тэгээд бодож байгаа. 16 цаг UBM радио 89.3 Амт талуун пиццагаа илүү хэмдээр Pizza Hut цэгийн сайтаар онлайнаар захиалаарай. За бүр ерөөсөө ингээд нөгөө яг саяны түүхийг ингээд уншижсэн чинь бүр хамгийн би ингээд нэг харцаагаад хамаг биений шар ус бослоо гэдэг шиг юм болж байна. Чиний над ард чинь байхгүй яха. Чам руу хүлээгээл энэ нэг амьсгал мэдрэгдээл. Гайгүй дээ яха. Гайтай энэ гайтай шүү. Яаж ч гайт. Ягаа өстэй нэг хүн байна. Ягаан за арайч та ягаан бахт. Би бас ард ингэжсэн шүү дээ. Нэг шүн би чи нэг хэсэг амар ингээд нэлээх амар их хард ард зүудэлдэг гэсэн. Тэгээ тэр хард арддаг тэр зүүдэнд маань болохоор яадаг байсан бэ гэхээр нэг бол би одоо ингээд хутаа ингээд барьчаад заяа. Ингээ хүнийг ингээд баахан ингээ хүн амьд ингээ даалж талаагүй гэддэг. Скол бол миний араас ингээ намайг халахад ингээ гүгээддэг. Тэсний бүр ингээ амар юм одоо олон өрөөтэй нэг цав цагаан байшин байгаа байхгүй юу? Тэрэн дотор ингээ гарч чадахгүй ингээ тэрнээсээ ингээ хаалга хүмүүсээ цухтаад ингээ хаалга хагаад ирсэн. Тийж амар зүдэлт байсан. Тэгээ нэг шүн би чинь ер нь бол ихэнхдээ ганцаар байдаг штэ. Тэгээд гисэн чинь нэг шүн болохоор би ингээ зүдэлж байгаа. Бас яг энэ түүхтэй адилхан. Гэхдээ тэр миний тэр зүудэлсэн зүудний тэр имэм шиг тийм амар хашгираагүй. Гэхдээ ямар ч байсан би юм нэг буу буурал өстэй. Тэгээ юм нэг за тэр хилээгүй юу цаан чи ягаа өстэй хүн байна гэж. Өгөлзөөрөө хуваалцаар ингэж байгаа. Үгүй юу гэхдээ аимшиг юм хуваалцахгүй зүгээр. За тэгээд тэр харсан хүн маань болохоор юм цав цав өстэй буурал юм урт өстэй. Тэгээд юм саарл юм дээлтэй. Тэгээд тэр байга орчин гэсэн чинь бас ингээд одоо өвөл ингээ хэрүү унаад ингээд байгаль ингээ цав цаан болчдөг шүү дээ одоо нөгөө хөдөө. Яг тийм газар ингээ зогсцсон. Ингээ над руу ингээ хараад хойлоо явъя. Йоо бүрстэ амар тийс хөдөлчихсөн шүү дээ. Ямар амар. Миний зүуд бол бараг нэрээ аимшиг яриа. Үгүй. Өчигдөр таны ээж хөдөө явцсан. Чи өнөөдөр гэртээ ганцаараа да. Тийм би оройн 3 хоног ганцаараа байгаа. За ороосод нэвтрүүлгээ давталтаар өгнө. Яа. Манай баг ах ч ерөнхийдөө бол ингэж л айлгадаг хүн дээ. Сайн бодоор. Өнөөдрийн нэвтрүүлгээ сайн бодож тунгааж хайлаарай миний. Тэгээ та. Гэтэ ерөөсөө нөгөө би чинь загсны санамжтай болсон. Тийм болохоор гайгүй дээ. Яг загсны санамж нэг мартагдахын тулд ахын давталтаар өгсөн гэдэг. Тэгээд манай шүрээ өчөө сонсож байгаа хта. За тэгээд өнөөдрийн бидэнд тохиолдсон аимшигт явдлууд дугаараар мэдээж бас ерөнхийдөө нөгөө нэг тийм амар айхтар биш ч гэсэн одоо нэрэл нэг юм хүзүүл байдаг да гэж бодогдуулсан түүхүүд бол хүрлээ тийм ээ. Ялангуяа одоо нөгөө хөдөө гадаа явдаг хүмүүст бол иймэрхүү түүхүүд бол маш олон одоо тохиолдсон юм шиг байгаа. Тэгээ яг одоо бас манай радиог сонсож байгаа нийт сонсогчид маань өөс тохиолдсон бас нэг тэр аимшигт явдлуудаа манай радиогийн пэйж хуудас руу бичиж болно шүү. Болгүй яах вэ? Тийм тэгээд мэдээж яг одоо маш гоё дэлгэрэнгүй товч тодорхой ингээд бичээд өгөх юм бол бас манай радиогоор таны тэр түүх явах боломжтой. Тийм мэдээж бас одоо манай Монгол оронд чинь одоо ингээд маш олон даваагүй үгэнд сүнс байдаг, маш их
даваараас л гардаг гэж ярьдаг штэ тий. Одоо тэрхүү зүйлтэй бас таардаж байсан бол бас бичээд явуулах боломжтой гэж хэлмээр байна. Харин тийм байна. Чи цаатлын үндэ яв гэж хэлчихэж. Явжээ. За тэгээд өнөөдрийн бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн энэхүү өдрийн дугаар та бүхэнд хүрэлээ. За хамт хөтлсөн Багийнхтай баярлалаа. Найруулагч Угнахтай баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр нэвтрүүлэг ямар